Би засгийн газрын гишүүдээс маш тодорхой зүйл асуугаад байхад ерөөсөө хариулахгүй юм. Энэ тогтоолжсон заасан 5 толгой бүлэг ордын ашиглагдаагүй байгаа хэсэг гэж аль хэсэг юм бэ? Ямар эрх та нар авах гээд байгаа юм бэ? Өмнө нь тэр онц хараад бор толгой дээр гэрээ байгуулагдсан юм уу, байгуулагдаагүй юм? Ямар хөнгөлөлттэй үнээр гэрээ байгуулагдсан юм бэ? Энэ гэрээнүүдэд ил тод болох юм уу, болохгүй юм уу? Энэ бид чи нүүрсний асуудал юу болцсон, нүүрсний хулгай гэд бинийгаа та бүхэн цоллоод байна. Энэ бүхэн дээр ямар асуудал гарцсан гэдгийг Монгол улс орон даяараа бид нар мэдхийг хүсэж штеп. Тэгээд ингээд урдаас ийм ойлгомжгүй зүйл яригадаад ах юм. Энэ Дамжин нэм сайд хариулах юм шиг байна тийм үү? За, Дамжин нэм сайд хариулъя. Жаргалан гишүүнээ энэ их тийм ойлгомжгүй байхгүй. Монгол Улсын ерөнхий сайд төсөв танилцуулж байхдаа бас тэгээд огцруулах тухай асуудал орж ирж байхад ч гэсэн энэ бол нөгөө 5 толгойн бүлэг ордын байгаа Бортигийн ордоо гэдээ тодорхой хэлсэн шүү дээ. Нийтэд ил байгаа. За бор толгой онч хараат энэ төр чин бол нөгөө China Energy рүүгөө явцсан шүү дээ. Бүгдээрээ бас мэдчихэж байгаа. За энэ тогтоол гарснаар бол олон нийтэд ил тод болж байгаа. Олон улсын аудит оруулъя гэж байгаа. Гэрээ хэлцлийг нь их хурл өөрөө хяндаг болох ёстой юм гэсэн ийм л утгатай тогтоол шүү дээ. Энд чинь өмнө нь ерөөсөө орж ирдэг л байсан шүү дээ. Тэгэхээр энийг нийтэд ил болгож байгаа. Олон улсын аудитыг оруулъя. За тэгээд улсын их хурлын хараа хяналтад оруулъя. Олон нийтийн нүдэн дээр ил болгож байгаад явуулъя гэдэг ийм л утгатай тогтоол шүү дээ. Тийм. Нэг айхтар нуугаад хаагаад зүхтаад байгаа юм байхгүй. Би тэр үйллээ ерөнхий сайд бол хэлцээ. Энэ бол Бортигийн ордоо гэдэг. Тийм. За, учраас сайд нэмж хариулъя. Ер нь энэ 5 толгойн бүлэг ордыг Эрдэнэс 5 толгой компани дээр их хурлч хэлэхгүйгээр засгийн газарч төдийлөн мэдээлэлгүйгээр ингэж хэмжээлшгүй эрхтэйгээр хадгалж хавдард суух нь бол зохимжгүй л байхгүй. Тийм учраас их хурл дээр тогтоол оруулж ирээд энийг нь хаагаад явахгүй бол дахиад ирээдүйд юу үүсхийг хэн ч хэлж мэдэхгүй байгаа байхгүй. Бор толгой он чараад хэсгийг чинь China Energy-д гэрээгээр ашиглуулах эрхийг өгсөн байгаа. Тэгээ одоо зөвхөн тэр Бортигийн орд нь эдийн засгийн ороогүй байгаа юм байна. Тэгэхээр энэ хил ам хэрүүл шууган дараад байгаа асуудлыг их хурл дээр тогтоолоор хамгаалж аваад аудит оруулаад тэгээ яах вэ гэдгийг хэлцээрийг нь их хурлд оруулж ирээд их хурлаараа шийдээл явах ёстой. Тэрнээс биш энийг зүгээр нэг компани мэдл та нар хинтэйгээ гэрээ их нь хамаагүй шүүгээ байх юм бол дараа нь энэ асуудал дагуулна. Тэгэхээр энийг их хурл өөрөө хадгалах хэрэгтэй. Энэ бол газрын хэвлэлийн баялаг шүү. Ард түмэн баялагтай эзэн